Халелуя. За та бүхэнд энэ өрөөнд мэндийг хүргэж байна. Шалом. Эзний амар амгалан, эзний амар тайван, эзний нэгүслэр дүүрэн байна уу? Халелуя. Та бүхнийг харсандаа маш их баяртай байна. За Улаанбаатар хотоос та бүхэнтэй мэдчилж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотоос та бүхэнтэй мэдчилж байна. За Монголдо буцаад ирсэндээ маш их баяртай байна. 25 хоногийн туршид Солонгост байж байгаад ирлээ. Сайхан үйлчлэлийн цагууд бас байлаа. Сайхан гэр бүлтэйгээ цагуудыг өнгөрөөлөө. За тэгээд бүх алдар нь бидний хайртай эзэн, бидний эзэн Есүс Христэд байх тухай. Амен. За тэгээд буцаад Монголдо ирсэн маш сайхан байна. Сайхан сэрүүхэн болсон байна. Өвөл ихэлсэн байна. Улаанбаатарт маань цас хаялаад маш сайхан байна. За шалом. Өнөөдөр хэн оролцож байна? Та бүхэн бид бүхэнтэй бас мэдчихлэхгүй юу? Мөнх жаргалагчийг харсандаа баяртай байна. Шалом. Хөвсгөлөөс Мөрөн хотоос оролцож байна. За өөр та бүхэн маань хаанаас оролцож байна? Бид бүхэнтэй бас мэдчихлээрэй. Найс нөхөд рүү бас та шеэрлэж дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна. За цаг өрөө болсон учраас өнөөдөр товчхон лайв хийгээд дуусгана. Та бүхэн самт байгаарай. За Монголд ирсэн шалтгаантай ирсэн. Хамгийн том шалтгаан маань 11 сарын 7, 8, 9-нд Чингис хаан зочид буудал дээр сэргэлтийн цуглаан явагдах гэж байна. Америкээс Америкийн нэгдсэн улсаас Бенлин пастор ирж байгаа. Тэгээд Бенлин пастор битээр нийлээд хамтраад гайхамшигтай сэргэлтийн цуглаанууд хийх гэж байна. 3 орой та бүхнийг урьж байна. За энэ бол миний эхний шалтгаан байгаа. За хоёр дахь шалтгаан бол 10 сарын 31, 11 сарын 1, 2-нд шөнийн зах дээрээ офис дээрээ бас 3 оройны гайхалтай 3 оройны цуглаан хийх байгаа. Та бүхнийг бас урьж байна. Халелуя. Эзэн Монголд хайртай хайханд өссөрөө. Амен. Эзэн Монголд гайхалтай ажлуудыг хийх гэж байна. Хайханд өссөрөө. Би та бүхнийг бас нэгдээсэй гэж урьж байна, уриалж байна. Хамтдаа 11 сарын 7, 8, 9-нд Чингис хаан зочид буудал дээр за магадгүй зарим нь мэдхгүй сансарт байрладаг те. Сансрын мартын яг хажууд байдаг. Хуучин одоо байдаг үгүй юу мэдхгүй. Sky гэдэг дэлгүүр байдаг гэсэн шүү дээ, тийм үү? Халелуя. За тэгээд та бүхнийг харсандаа баяртай байна. Ганц чимэг их шалом. Барнабах шалом, харсандаа баяртай байна. За та бүхэн маань сайн сууж ирсэн биз дээ. Солонгост маш сайхан намар болж байна. Өвөлдөө бэлтгэж байна солонгосчууд. Эзэн бас гайхалтай ажлуудыг солонгост хийсэн. Холбогдох ёстой хүмүүс, уулзах ёстой хүмүүстэйг бас уулзсан байгаа. Тэгээд эзэн биднэрт хэлсэн шүү дээ. Та нар дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлээрэй гэсэн. Амен. Энэ л зүйлийг Паул хийсэн. Халелуя. Есүс Христийг таньж мэдснийхаа дараа амьдралаа хаанчлалын төлөө зарцуулдаг. Амен. Эхлээд Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хайртай өнгөссөн ба. Тэгхийн бол та нарт хэрэгцээтэй байгаа бүх зүйлсээр чинь эзэн хангах болно гэсэн. Амен. Бид эзний хаанчлалыг улам илүү тэлэх ёстой. Шалом байгальмагчийг харсандаа баяртай байна. Орой минь Батмөнх Батчаргал ахыг харсандаа баяртай байна. Орой минь бидний итгэдэг загалмай дээр цовдлогдсон үхээд 3 хоногийн дараа дахин амьлсан Есүс Христийн нэрэн дээр та бүхний үнэхээр өрөөж өнгөрсөн лог бид нар Есүс Христийн нэрний тухай бид нар үзсэн байгаа. Цолмоо ахыг харсандаа баяртай байна. Шалом. Шалом.
Есүс Христийн нэрээр та бүхнийг өрөөж байна ахын тусраа. Есүс Христийн нэрээр хүч байдаг. Өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн бүтэнсээ өдөр гайхалтай бас эзний үгийг та бүхэнтэй хуваалцсан. Эзэн бидэрт ярьсан байна. Эзний нэрэнд хүч байдгаа гэж. Есүс Христийн нэрнээс энэ Назарын Есүс Христийн нэрнээс адгийн муурын сүнс, адгийн муурын тэр бузар муурын диаволууд, сатанууд айж имээдэг байгаа. Тийм учраас бидний эзний нэрэнд хүч байдаг ахын дүүсрэ. Амен. Загалмай дээр хүч байдаг. Загалмай цуснд хүч байдаг ахын дүүсрэ. Цус. Бид нар өнгөрсөн оногт эзний нэрний тухай ярьсан байна. Амен. Гайхамшигтай. Өнөөдөр ч гэсэн бид нар юу үзэх гэж байна? Ууланд тушаа, уулд тушаа. Эзэн бидэнд хэлсэн байна. Ууланд тушаа гэсэн. Зөвхөн бидний уул буюу уулыг бид нар юугаар зөвлөж болох вэ? Бидэрт амьдрал тохиолддог асуудлууд, өвчин, зовлон, ядуурл, үрзэл янз бүрийн уулнууд байж бол. Тийм хүн болгоны асуудал, хүн болгоны уулнууд ондоо байдаг. Улаанбаатарын асуудал, Улаанбаатарын уул бол юу вэ? Утаа байна, тийм үү? Утаа байна, авилгал байна. Замын төгжрээ байна гэх мэтчлэн. Хүн болгоно өнөөдөр үзэж байгаа хүн болгонд яг уулууд ондоо гэсэн уулууд байна. Өнөөдөр тэгвэл бид суралцах болно. Яаж тэр бидний өмнө тулгарсан тэр уулнуудыг нүүлгэх вэ гэж. Амен. Хамтдаа Марк намын 11-р бүлгээс өнөөдөр хамтдаа үзэх болно. Бид нар өөр тулгарсан тэр уулнуудыг нүүлгэх хүч чадал эрх мэдлийг эзэн бидэнд өгсөн гэдгийг бит юм байна. Өнгөрсөн 7 хоногт бид нар Есүс Христийн нэрэнд нууц байдаг тухай ярьсан. Бид нар үзсэн байна, тийм үү? Эзэн Есүсийн нэрэнд нууц байдаг. Яагаад? Яагаад гэвэл Есүс Христ бол хүчтэй. Тэр бол Бурхны цорын ганц хүү учраас. Эцэг нь хүүгээрээ алдаршихын тулд бидэрт хариулдаг учраас ханд усраа Есүс Христийн нэрэнд хүч байдаг юм. Бид Есүс Христийн нэрээр уул нүүхтэн хүч ихэд бидний өмнө байгаа тэр том уулнууд нүүх бол Есүс Христийн нэрэнд хүч байдаг ханд усраа. Та өнөөдөр санаа зовсон бол, та өнөөдөр ядарсан бол, та өнөөдөр үрзэлтэй байгаа бол, та өвчтөй байгаа бол, та өнөөдөр ямар асуудал байна? Ямар уулнууд байна? Хамтдаа хэлий хамтдаа. Хамтдаа тунхаглая ханд усраа. Та зүгээр тэр асуудлыг ерөөсөө тунхаглаж цэгцэлэхгүйгээр, залбирахгүйгээр, тушаахгүйгээр ханд усраа та битгий тэр ууланда дарлуулж амьдраад байгаасаа гэж та бүхнийг уриалж байна ханд усраа. Амен. Эзэн Есүс итгэн гэдэг чинь зүгээр нэг шашинд эсвэл нэг Есүсийг бурхнаа болгочно гэсэн зүйл биш шүү дээ. Ханд усраа. Энэ бол тэрнээс том зүйлүүд. Бид бурхны хүүхдүүд болдог тийм үү? Эзэн Есүс итгэсэн. Есүс Христээр дамжиж бид дээд эцгийн хамгийн дээд нэгний бид хүүхдүүд болдог ханд усраа. Амен. Бид өөрт өгөгдсөн зүйлсүүдээ бид хэрэгжилж амьдрах хэрэгцээтэй. Ашиглаж сурах хэрэгцээтэй. Мэдж амьдрах хэрэгцээтэй ханд усраа. Амен. Бид хүлэгдэж бид нар боолчлогдож ерөөсөө болохгүй маа гэсэн. Халелуя. Өнгөрсөн лог бид нар Есүс Христийн нэрээр нууц байдаг тухай ярьсан. Өнөөдөр Есүс Христийн нэрээр нууц байдаг. Өнөөдөр та хамт байна. Өнөөдөр номлол сонсохыг хүсэж байна уу? Ханасаа та бид нар лайк болон зүрхээ явуулаарай. Яг одоо энэ бичлэгийг бусад руугаа дамжуулаарай. Яг одоо манай YouTube сувг руу ороод John Bayer TV гэж ороод та бас YouTube сувгийг маань subscribe дараарай ханд усраа. Амен. Халелуя. Ребекетеребс хамтдаа залбирах ханд усраа. Хамтдаа залбирая. Өнөөдөр Есүс Христ тантай ярих болтугай. Өнөөдөр ариун сүнс таныг дүүргэх болтугай ханд усраа. Амен. Та энэ амьдрал дээр, энэ дэлхий дээр ханд усраа амжилттай амьдрахыг хүсэж байгаа бид өдөр болгон сүнсээр дүүрэн байх хэрэгтэй ханд усраа. Амен. Халелуя. Хамтдаа залбирах ханд усраа. Ребекетеребс шитеребс. Баярлалаа
Есүс. Тань баярлалаа. Баярлалаа Есүс. Тань баярлалаа. Баярлалаа Есүс. Тань баярлалаа. Чин зүрхнээсээ талархъя. Есүс таньда баярлалаа. Би хүснээ дахин талархъя. Баярлалаа Есүс. Таны хийсэн бүхий зүйл би хүснээ дахин талархъя. Баярлалаа Есүс. Таны хийсэн бүхий зүйлд баярлалаа. Амен. Би энэ магтаалын донд үнэхээр дуртай хүмүүс. Боломж байгаа бол бид эснийг үргэлж магтах хэрэгтэй. Бид яагаад эснийг магтдаг вэ? Бид магтснаар аханд усраа. Бид үнэхээр өөрчилдөг. Бид үнэхээр атмосферыг аханд усраа. Бид өрөөг өөрчилдөг. Иргэн тойрноо. Бид иргэн тойрноо залбирлаар бид нар магтаалаар өөрчилдөг аханд усраа. Магтаал хүч байдаг. Давид хаан боцоо утгаа аваад зүгээр магтан дуулах үед Саулын дотор байсан бузар морь Есүс Саулаас зайлж байлаа гэж Библиэд бичигдсэн байдаг. Бид магтах үед иргэн тойрночон байгаа бузар сүнснүүд тэд нар зүхтаж зайлдаг аханд усраа. Бид нар нүдэрээ харахгүй ч энэ сүнслэг орчинд юу болж байдгийг бид үнэхээр мэдтгүү. Харин бид аханд усраа танд айдас бол танд хэцүү зүйлүүд бол та магтаж үзээрэй. Магтаарай. Иргэн тойрнч өөрчлөгддөг аханд усраа. Амен. Тэгмээс ялангуяа эзний үгийг уншихаас өмнө бид эзэн Есүсийг ярихаас өмнө бид залбирах хэрэгцээтэй. Бид эзнийг магтах хэрэгцээтэй. Амен. Халелуя. Ялангуяа энэ баярлалаа Есүс магтаал би маш их дуртай. Хайртай. Бид нар цаг болгондоо эзэнт баярлалаа гэдгийг хэлэх ёстой аханд усраа. Талархах ёстой. Амен. Яагаад гэвэл тэр бидний үүрэх ёстой зовлон үүрсэн учраас. Тэр бидний амсах ёстой зовлон бүгднийг үүрж, бидийг цагаатгаж, биднийг уучлж, бидэнд хүчийг өгсөн учраас аханд усраа. Энэ нэрийг магтахгүй байхын аргагүй. Амен. Есүс Христ үнэхээр танаар дамжуулж алдарш болтугай. Есүс Христ яг одоо танд хүчийг өгч, Есүс Христ танд амар тайвныг өгч, таны дотор байгаа санаа зовлт болон айдсыг танаас хөөн зайлуулах болтугай. Эзэн таныг босгон байгуулж, эзэн танд амар тайвныг өгөх болтугай. Назарын Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Халелуя. Есүс Христийн нэрээр хүч байдаг. Есүс Христийн тэрэл нэрээр өвчтөн эдгэрч аханд усраа сохор хараа орж дүлий сонсголтой болж энэ л Есүсийн нэрээр адын морийн сүнсийг хөөн зайлуулж хүмүүсийн амьдралыг өөрчилж аханд усраа Есүс Христийн нэрээр хүч байдаг юм аа. Есүс Христийн нэрээр залбирх үед өөрчлөлт ирдэг юм аханд усраа. Амен. Өнөөдөр хамтдаа уулд тушаахын тухайд үзье. Хамтдаа Марк намыг хамтдаа уншаах юм болсон. Марк нам. Ребекетеребшитеребш. Марк 11-р бүлгийг харах юм бол Есүс Христ бараг 3 удаа сүм дотор орсон тухай. Сүм дотор орсон тухайн чи бичигдсэн байдаг. Аханд усраа Есүс Христ сүмд айлчдаг. Амен. Есүс Христ Иерусалимд очиж сүмд очсон 3 удаа. Буцаад Бетан руу явсан. Буцаад Иерусалим руу очиж сүмд очсон, сүмийг цэвэрлсэн. Буцаад сүм дотор явж байхад фарисей болон садукейчүүд, хуулийн багш нар Есүсийг сорих гэж оролцсон. Есүс Христ ч бас тэднэрт хариулдаг. 3
3 удаа Есүс Христ сүмд орсон тухай Марк номын 11-р бүлэгтэр байгаа ахна байсан. Есүс Христ гинт сүмд очиж яадаг вэ? Гинт сүмд очиж тэнцээ Есүс Христ шалгадаг байгаа. Сүмд айлчилдаг ахна байсан. Бид нар 1-р Коринт номыг унших юм бол та нар бол ариун сүнсний сүм юм а гэсэн. Бид нарыг амен. Тэр учраас эзэн таны дотор байгаа ариун сүнсний сүмд эзэн Есүс ч гэсэн гинэт бас айлчилдаг ханд усан. Та өнөөдөр бэлэн байна уу? Өнөөдөр Есүс Христ тань дээр очиж шалгалт хийхэд та бэлэн байх гэсэн. Амен. Гинтийн шалгалт ирэхэд. Тэр учраас юуны түрүүн зүрхээ хамгаалаа гэж таны зүрх сэтгэл цэвэр байна. Бүгд хамтдаа уншия. Марк намын 11-р бүлгээс хамтдаа унших ханд усан. Марк 11:12-оос. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсчээ. Тэгэд навчрахыг инжирийн модыг холоос харж модноос юм олж юу магад гэд явлаа. Тэр очиод навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжирийн цаг болоогүй байна. Есүс тэр модонд чамаас хинч хизээч дахиж жимс бүү идэг гэв. Шавнар нь сонсож байлаа. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагчдыг хөөн гаргаж мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагчдын саналыг хүмүүжэрхв. Сав суулга зөөж сүмөр явахыг тэрээр хиндэж эсвэшүрв. Есүс эдэн зан миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн босов. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгочихъя. Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа гэсэн. Есүс сүмийг цэвэрлсэн аханд байсан. Есүс энэ чухал зүйлийг хийхэд энэ ахлах тахилч нар болон хуулийн багш нар тэд Есүсийг хөнөөх тухай бодож байсан. Аханд байсан. Өнөө нэгэн дээр ч гэсэн сүм дээрэмчдийн үүр болчиход. Амен. Дээрэмчдийн үүр. Есүс Христ юу гэж хэлсэн бэ? Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж хэлсэн. Гэж бичигдсэн босов. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгочихъя гэсэн. Тэгэхээр тэр дээрэмчдийг Есүс Христ хөөн зайлуулж байхад энэ хуулийн багш нар болон энэ ахлах тахилч нар эдгээр Есүсийг алах тухай бодож ирсэн. Есүс ийм чухал зүйл сүм ямар байх ёстой юм бэ? Сүм өнөөдөр клуб байх ёстой юм. Сүм өнөөдөр залбирдаг газар байх ёстой юм уу? Наймаа хийдэг байх ёстой юм уу? Ховж ирсэн газар байх ёстой юм уу? Хоол иддэг газар байх ёстой юм уу? Сүм таны бодлоор ямар байх ёстой вэ? Өнөөдөр бид сүмийг шүүж байгаа биш аханд өсөө. Өнөөдөр та өөрийгөө тэгвэл эзэн биднийг Коринт номдор та нар бол ариун сүнсний сүм юм а гэсэн. Тэгвэл бид өөрсдийнхөө сүмийг хүртэл бид нэр шалгах ёстой. Аханд өсөө. Өнөөдөр миний сүм өнөөдөр ямар байдалтай байна вэ? Дээрэмчдийн үүр байна уу? Эсвэл залбирлын өргөө байна уу? Би өрн залбирч байна уу? Гэж. Амен. Тэгэхээр эзэн Есүс Христ Иерусалимд очиод маш чухал ажлыг хийхэд харин тэр ахлах тахилч нар болон тэр хуулийн багш нар Есүс баярлаа гэж хэлхийнхээ оронд тийм үү? Тэд яасан бэ? Атаархаж алах тухай бодсон баг. Гэхдээ яагаад? Яагаад вэ гэхээр тэд өөрсдөө хоёр нүртэй тэд нар яасан бэ? Худалч хуурмагч нэр төр зүвсэн нэрэн дуртай болсон хуулийн багш нар хуулийн багшаа гэж хэлүүлж явах дуртай болсон ахлах тахилчаа гэж хэлүүлэх дуртай болсон
Ерөөсөө эрх мэдэл дуртай болсон, мөнгө төгрөгөнд дуртай болсон, хээл ахууланд дуртай болсон, сүм чуулган дээр нь 8 хийж ашиг орлогоо нэмэгдүүлж, хүмүүс тагтаа худалдаж авч тэг өргөж, ингээд сүм чуулган нь сайн ингэж орлоготой болж одоо ингэж гүйлгээ сайн хийх тийм зүйл тэр байдал нь алдагдсан чинь тийм үү? Тэр 8-аг нь Есүс Христ хөөгөөд зайлуулсан чинь одоо яаж ууралж ханд усраа. Өнөөдөр ч гэсэн ийм бохир байна. Итгэлийн амьдрал маш бохир байгаа ханд усраа. Ханд усраа бид өөрчлөлт хийх ёстой. Үндэ Солонгос ханд усраа Солонгос сая 25 хоногийн туршид байхад тэр газар нутаг бас сайхан байна. Үнэхээр хөгжсөн байна. Гэтэ үнэхээр заавалчгүй Америк, Солонгос тэр мундаг улсуудыг би өөрийнхөө улс оронтой харьцуулмааргүй байна. Гэтэ ахын дүүсраа нэг нууц байна. Яагаад гэвэл тэр ард түмэн залбирч нар байсан олон хүмүүс. Одоо тэгтээ яасан бэ? Бас харамсалтай. Хичнээн залбирч бай, шашинлаг байдал гэдэг чинь хамгийн аюултай байхгүй яагаад тоош. Шашинлаг байдал. Юу шашинлаг байдал? Бид нар юусоо шашинжиж болохгүй. Өнөөдөр ахын дүүсраа бид юусоо шашинжиж юусоо болохгүй ахын дүүсраа. Итгэл үнэмшил гэд шашин хоёр бол өөр юм ахын дүүсраа. Тийм учраас бид зүрх сэтгэлээ цэвэр байлгах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл эзний үхтэй нэг лайн дотор байх хэрэгтэй ахын дүүсраа. Амен. Өнөөдөр зүгээр Христэд итгэдэг гэсэн нэр зүв Христэд сүмд явал гоё гэж. Энэ зүгээр бас итгэл биш юм ахын дүүсраа. Бид үнэн байх хэрэгтэй. Бид зөвд байх хэрэгтэй. Бид шудраг байх хэрэгтэй ахын дүүсраа. Амен. Ребекетэрс. Тийм учраас эзэн сүмийг цэвэрлсэн. Бид өөрсдөө зүрх сэтгэлийг байнгын цэвэр байлгах хэрэгтэй. Яаж бид цэвэр байх хэрэгтэй вэ? Бид зөвд байх хэрэгтэй ахын дүүсраа. Тэгвэл эзний үгийг нэгдүгээрт маш сайн мэддэг бай. Хоёрдугаарт эзэнтэй ойр бай. Эзэнтэй ойр байх тусраа. Яаж залбирлаа? Есүс Христ миний гэр бүх үндэсний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэсэн. Бүх үндэсний. Өнөөдөр сүм чуулган бол бүх үндэсний өргөө, бүх үндэсний залбирлын өргөө ахын дүүсэр. Та сүм чуулган дээр бүх хүмүүсийг хүлээж авах хэрэгтэй. Энэ бол сүм чуулган. Чи манай чуулганы гишүүн биш бол та манай чуулганд ирэх хэсгүй. Үгүй тэр ирэх хэсгүй. Үгүй ахын дүүсэр. Сүм чуулган бол залбирлын өргөө. Би бүр хүсэж байна сүм чуулган. Ахын дүүс. Тийм учраас манай шөнийн зах, манай офис дээр ахын дүүсэр бүх хүмүүс нээлттэй. Та итгэгч гэдэг нэртэй бол, та Есүст итгэдэг бол, Есүс Христ таны төлөө загламаа дээр цовдлогдсон, үхээд нас барсан 3 хоногийн дараа дахин амьдсан гэдэгт итгэдэг бол, зөвхөн Есүс Христээр дамжуулж эцэг төрнө гэдэгт та итгэдэг бол, Есүс Христ зам үнэн амь гэдэгт итгэдэг бол бүх хүмүүст бид нээлттэй. Та би хүрээдэр хамтдаа залбирая. Хамтдаа эзнийг тугууглая, хамтдаа эзний оршууд сууя. Ханаас сүм чуулган бүх үндэсний өргөө, залбирлын өргөө юм ахын дүүс. Амен. Тийм учраас бид ч гэсэн эзний бүх хүмүүсийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй. Ахын дүүс. Солонгост очиж сайн зүйлийг харсан, муу зүйлийг нь харсан. Сайн зүйлийг нь, муу зүйлийг нь. Муу зүйл нь бол маш шашинсан, тийм үү? Солонгосчууд айхтар шашинсан. Сайн зүйлүүд нь бол үнэхээр эзний өмнө ирж залбирдаг. Эзний өмнө суудаг, цуглаанууд хийдэг. Гэтэ би бүх солонгосчууд гэж юусоо хэлээгүй шүү ахын дүүсээр. Заримдаа та нар дандаа буруу ойлголттой байгаад шүүлтийн янзаар заримдаа сонсох гээд байдаг. Халелуя.
Бид өөрсдийн зүрх сэтгэл бодлоо явууханыг байнгын цэвэр байлгах хэрэгтэй юм шиг юм дээс. Амен. Цэвэр. Бити эзэн бурхнаас холдоор байх юм дээс. Бити үнэнээс холдоор байх юм дээс. Зүрхээ битгий хатууруулаарай. Амен. Есүс Христ хэлсэн. Миний гэр бүх үндэсний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн юм. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгож байна. Ахлах дахис нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод Есүсийг хөнөг хардсан хайж байна. Учир нь олон түмэн бүгд түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байна. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа. Өглөөгөр тэр хаваар өнгөрөхдөө нөгөө инжирийн мод үндэснээс хатсныг тэд үзв. Хандуус Есүс Христ биднийг үргэлж үр жимстэй байгаасаа гэж хүсдэг. Улирал болгон эзэн биднийг үр жимс гаргаасаа гэж хүсдэг байгаа юм дээс. Амен. Хамтдаа үр жимстэй амьдарцгаая. Үхмэл ерөөсөө амьдрахаа болцгоо юм дээс. Хамтдаа өнөөдрөөс өөрчлөгдөе. Хамтдаа өнөөдрөөс шинжлэгдээ. Хамтдаа өнөөдрөөс залбирлаа эхлүүлье. Хамтдаа өнөөдрөөс сайныг, зөвийг, эзний үгийг хамтдаа тунхаглая. Хамтдаа өөрчлөлтийг Монголд авчирцгаая. Хамтдаа өөрчлөлтийг Улаанбаатарт авчирцгаая. Facebook дээр байдаг бусад хүмүүс шиг бид нар сөрөг зүйлийг, сөрөг комментуудыг бичиж уудаг гунигаар энэ хотыг дүүрэхэ болих юм байсан. Хамтдаа эзэн Улаанбаатарыг өөрчилнө. Эзэн Монголыг өөрчилнө. Эзэн Монголд сэргэлтийг авчирна. Манай гэр бүл өөрчлөгдөн, миний хүүхдүүд өөрчлөгдөн, миний хүүхдүүд сүүлмж толгой болно гэж хамтдаа тунхаглая ханд байсан. Миний өвчин эдгэрнэ гэж. Миний оюун санаа шинжлэгдэнэ гэж. Би бизнестэй болно. Би өөрчлөлтөн, би сүмж болгонд үйлчлэн, би үйлчлэн, эзэнд үйлчлэн, би хаанчлалын төлөө бизнестэй болно. Хаанчлалыг би тэлнэ гэж. Хандуусраа сайныг тунхаглаж, сайныг харж, сайн руу явцгаая ханд байсан. Амен. Эзэн ирэх цаг ойрхон байна. Хамтдаа энэ газар хамтдаа өөрчлөлтийг авчирцгаая ханд байсан. Хамтдаа эзний нэрийг барина ханд усраа залбирая. Амен. 21 дээр Питер санаж багшаа хараач таны хараасан инжирийн мод хатчихж гэхэд Есүс тэдэнд хариулан Бурханд итгэх түнс. Үннээр би та нарт хэлье. Хэрв та нар энэ ууланд дээш өргөгдөж тэнгист хаягд гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй. Харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь бэлэгдэх болно. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгуйн түүнийг авсан гэдэгтээ итгэвчтэй. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбирэн зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа болооч тэгвэл тэнгэрдэг эцэг чинь мөн та нарын алдааг уучлана. Харин та нар эс уучлбал тэнгэрдэг эцэг чинь мөн та нарын алдааг үл уучлана. Та нар залбирэн зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучлаа. Амен. Орой минь лавгагчийг харсандаа баяртай байна. Манай лавгагч бас Солонгосын үйлчлэлд гайхалтай зориулт хийсэн. Эзэн таныг болон танай гэр бүлийг үнэхээр өрөг болтугай. Есүсийн нэрээр өрөөж лавгагчийг. Амен. Дэги танай офис бүх өдрүүдэд бүх цагт нээлттэй байдгүй гэсэн. Харахандаа үгүй тийм биш байгаа. Дэги тийм болохын төлөө бид нэр хичээх болно. Дэги энэ 5 дахь хагасаа бүтэн санд орой 6 цагаас хүрээд ирээрээ. Би орой 5 гээд яваад чинь 5-аас ахуулаад би офис дээр суучна. Орой 10-11 хүртэл байх бах. Ирээрээ. Тэгээ эзэн хэлсэн. Бурханд итгэхтэй гэсэн. Үннээр би та нарт хэлэх хэрв та нар энэ ууланд дээш өргөдөж тэнгист хаягд гэвэл. Тэнгист хаягд.
гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй. Харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэгдэх болно гэсэн. Ахын дүүсраа. Эзэн өнөөдөр юу хэлж байна? Зарим тохиолдолд бид нар яг энэ уул шиг том бид нар асуудлууд бидний амьдралд ирдэг байгаа. Том асуудлууд. Том асуудлууд ирдэг. Тэгэхээр бид нар тэр асуудлын төлөө зүгээр эзэнд хариулан эзнээс гуйн залбирах биш. Харин эзэн юу гэж байна? Тэр уулд тушаа гэж хэлж байна. Тэгэхээр эзэн ахын дүүсраа одоо биднэрт юу хэлж байна? Зүгээр залбирах биш. Харин тунхагл гэдгийг бид эзний нэрээр дамжуулан ямар гайхамшигтай бидэнд өгсөн эрх мэдэл бидний амьдралд байдаг гэдэгт бид итгэх ёстой ахын дүүсраа. Амен. Тийм учраас өвчний төлөө бид нар хинэгний төлөө залбирах үед бид нар яах ёстой? Бас залбир нь эзнээс гуйд бас бидэрт өгсөн тэр Есүс Христээр дамжиж өгсөн эрх мэдлээр дамжуулж бид нар тэр өвчнөд тушаах ёстой. Тэр адгам Есүсийг тушааж зайлуулах ёстой. Бид тушааж амьдралаа өөрчлөх ёстой бас. Хандуусаа. Амен. Харин эзэн юу гэсэн бэ гэхээр зүрхэндээ итгэж гэсэн. Бурханд итгэхтэй. Зүрхэндээ ямар ч эргэлзэлгүйгээр хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэгдэх болно гэсэн. Тийм учраас би та нарт хэлээ, та нар юуны төлөө залбирanгүй түүнийг авсан гэдэгт итгэхтэй гэсэн. Өнөөдөр та юуны төлөө залбир? Тэрийг авсан гэдэгт итгэхтэй. Тэгвэл энэ нь биелэгдэнэ гэсэн. Амен. Тийм учраас итгэлийн дайсан бол эргэлзээ байдаг. Бүү эргэлзээ. Авсан гэдэгтээ итгэх ёстой ханд байна. Амен. Тэгвэл бидний амьдралд өөрчлөгдөх бол. Амен. Үнэхээр өөрчлөгдөх бол. Халелуя. Халелуя. Өнөөдөр юм ойлгох бахнасраа. Өнөөдөр хамтдаа тунхаглаж амьдарцгаая. Тушааж амьдарцгаая. Таны амьдралд ямар том уулнууд байна? Тэр ууланд та эндээс нүгэж эргэлзэлгүйгээр тушаа гаргах юм байна. Тэгвэл энэ нь биелэгдэх болно. Амен. Эзнээс юм гоохта, залбирахта тэр нь авсан гэдэгтээ бас итгээр. Тэгвэл тэр нь биелэгдэх болно. Амен. Өчигдөр Солонгос Илсанд нэг итгэвч гэр бүлийн талсан. Тэр нэг ах маань надад хэлж ирсэн. Тэр ах маань маш гоё машин унж байгаа. Тэгээд тэр ах юу гэж хэлсэн бэ? Би 3 жилийн турш энэ машиныг унж байна. Унж байна гэж эзэнд залбирсан, итгэсэн. Одоо тэрийг унж байна гэж. Халелуя. Эзэн таныг өнөөдөр залбирлыг сонсох болтугай. Эзэн танд итгэлийг өгөх болтугай. Та тэгээд итгэлтэйгээр уулуудыг нүүлгэх болтугай. Эзэн та бүхнийг ивэх болтугай юм байна. Хамтдаа залбирая. Есүсээ танд баярлалаа. Халелуя. Эзэн минь энэ оройн төлөө танд талархаж. Есүсээ. Зарим тохиолдолд бид зүгээр залбирах биш эзэн минь. Бид эзэн тушаах хэрэгтэй. Яг тэгвэл та бидэрт ямар гайхамшигтай эрх мэдлийг өгсөн эзэн минь. Та бол хаадынхаа дээдийн дээд эзэн минь. Бурхтын бурхан учраас. Эзэн минь. Есүстэй эзэн минь. Таныг алдаршуулахын тулд. Танаар дамжиж эцэг алдаршихын тулд эзэн минь. Эцэг нь хүүгээ алдаршуулахын тулд эзэн. Эзэн бурхан бидний хариултанд эзэн минь. Залбиралд хариулдаг эзэн. Есүс өнөөдөр ч гэсэн бид залбирч байна. Өнөөдөр эзэн минь. Та биднэрт хариулаач. Та биднэрт өгөөч. Та биднийг хангаач. Та бидний үйлчлэгийг тэлж өгөөч. Эзэн минь энэ Монголд, энэ Улаанбаатарт олон хүмүүст хүрч таны сайн мэдээг тарааж
аврагчдын тоо гэсэн бид нэмэгдүүлэхийг хүсэж. Эзэн та бидэрт хариулаач, та нарт өгөөч. Есүс 11 сарын 7-8-9-нд эзэн та Монгол сэргэлтийг авчирч. Чингис хаан зочид буудал дээр та гайхамшиг үлдээч. Сансарт эзэн баян зүрх дүүрэгт сансарт эзэн Чингис хаан зочид буудал дээр та гайхамшиг хийж. 11 сарын 7-8-9-нд эзэн та бидэртэй хамт байж. Та Марк 11-р бүлэг дээр та гурван чудаас сүмд айлчилсан шиг та бидэн дээр айлчлаач. Та Улаанбаатарт айлчлаач. Та хүмүүст хүрээч. Та өвчнийг эдгээгээч. Хүлэгцдийг та чөлөөлөөч. Эзэн та хүмүүсийн залбиралд хариулаач. Өнөөдөр энэ лайвыг үзэж байгаа хүмүүсийн залбиралд хариулаа. Та тэдний залбирлыг сонсож, та бидний өргөлийг хүлээн авч, та бидэрт хариулаарай эзэн. Өө эзэн, та бидний өргөлийг үнэхээр хүлээн аваарай. Есүс. Яг одоо бид нар танд өргөж байна. Назарын Есүс нэрээр. Амен. Амен. Халелуя. За тэгээд ахын дүүс нар өнөөдөр хамт байсан баярлалаа. Өнөөдөр та юм ойлгосон биз дээ? Юм ойлгосон бол коммент хэсгээр амен гэж бичээрэй. Та үнэхээр энэ бичлэг, энэ лайв танд хүрсэн, та ивэл авсан бол найз нөхөд рүүгээ бас илгээж явуулж өгөөрэй ахын дүүс. Найз нөхөд рүүгээ илгээж явуулж өгөөрэй. За тэгээд бид нар хизээч эзэн дээр хоосон гэдэг тийм үү? Тэгээ энэ авсан ивэлийг бид нар бас итгэвчүүлэхийг хүсдэг амаа. Бид нар үр цацсан бол бид нар усалдаг тийм тэрнтэй адилхан ахын дүүс. Хамтдаа эзэн өргөлийг өргөцгөө. Амен. Би та бүхнийг эзэн дээр хоосон гартай битгий ирээсэй гэж хүсэж байна. Амен. Эзэн хамтдаа өргөе. Эзний хаанчлалын төлөө хамтдаа өргөцгөө ахын дүүс. Амен. Эзэн бидний өргөсөн өргөлийг 30-аар 100 дахинаар үргэлж бидэрт буцаан төлдөг байгаа. Бид нар Малах номыг та уншиж үзээрэй. Эзэн бурхнаа бүү сориорой гэсэн байдаг. Харин өргөлөөр 11-ээр намайг сориод үзгэсэн байдаг. Амен. Бид нар үнэхээр маш ихтэй байдаг. Манай үйлчлэлд үнэхээр зөв сав шүү. Зөв үнэхээр тэ хөрс шүү. Амен. Сайн хөрсөнц сайн үрээ тарих үед бидний ихийг хурааж авдаг. Амен. Хамтдаа тарьцгаая. Та тарихгүйгээр хурааж авна гэж бас байхгүй. Амен. Маш олон хүмүүс яаж санхүүгийн эрхчлөлтөй болох вэ? Яаж санхүүгээ тэ үр зээлээс гарах вэ? Ахын дүүс. Энэ бол зөвхөн өргөл шүү дээ. Маш том зүйл бол өргөл, эзэнд өргөх. Хаанчлалд өргөх. Амен. Эхлээд бурхны хаанчлал болон зөв байдлыг тэгээд яадаг вүлээ? Бусдыг нь өөх болно гэсэн байдаг. Ахын дүүс. Тэг бид нар хизээш хүмүүсийг хүчлэхгүй, хүчилж чадахгүй. Амен. Та зүрх сэтгэлээсээ өргөөрэй. Энэ бол таны амжилтын бас нууц байх болно шүү. Амен. Халелуя. Амен. Эзэн өргөцгөөе. Өргөөрэй. Тэгээд хамтдаа залбирая. Би ялангуяа таны төлөө би онцгойлон өнөөдөр залбирх болно. Амен. Онцгойлон залбирх болно. Эзэн өнөөдөр таны өргөлийг бас хүлээн авах болно ахын дүүс. Амен. Эзэнд өргөөрэй. Эзэнд өргөөрэй. Шикэтэрэ бэсэрэм. Эзэн бурхнаас битгий юм харуулаасаа гэж хүсэж байна. Амен. Гэдэг нэртэй ах орж ирсэн тэ. Барнаб бол өөрийнх нь газрыг худалдаад Кипр гэдэг маш гоё аралтай бай. Арлаас ирсэн. Тэр гоё арлын газрыг худалдсан байгаа. Барнаб. Эзэнд өргөдөг тэр өргөлөө. Амен. Тэгээд дараа нь эзэн Барнабыг гайхамшигтайгаар хэрэгэлдэг. Амен. Шүний мимигтэй байна тийм үү? Илишаг эзний хүнд зориулж яасан бүр дээд дөрөнд бүр жижигхэн байшин барьсан байгаа тийм үү? Унтах өрөөтэй, унтах ортой, ширээтэй. Тухайн үед ахын дүүс ширээ, сандал, ор гэдэг бол маш том зүйлүүд байсан. Өнөөдөртэй харьцуулах юм бол. Тэгээ Илишад зориулах үед ахын дүүс бурхан
хүүхэдтэй болж чадахгүйсэн тэр шорны мэмхтэй үр хүүхдийг хүртэл бурхан өгдөг. Амен. Эзэн ерөөсөө бидний хандлагыг хардаг шүү дээ. Амен. Өнөөдөр эзэн таны хандлагыг бас харж байгаа. Өгөөмрөөр өргөчн өгөөмийг хурааж ам. Амен. Эзний хаанчлал зарцуулаарай хандсараа. Тэгээ та өөрөө өргөдөрөө үр хүүхдүүдтэй бас та ихийг үр хүүхдүүдийн төлөө ихийг үнэхээр хийж байна гэсэн үг. Амен. Ребекка тэр байсан. За та өргөлийг харж байгаа бохтой яг энэ цэнхрээр биш үү? Тэ хаан банк ИБАН дугаар нь байна. За банкныхан дугаар байна. Г намун гэж Ганбат намун гэж гарч ирэх болно та бүхэн дээр. Хэрвээ Америкээс орж байгаа бол зээлээ бүгдээ мэдчихэж байгаа. Зээлээгээр бас явуулаарай. Амен. За бүгд хамтдаа залбирая. Амен. Амен. Та би танд нэг богинохон хугацаа өгье. Амжаад эзэн дөргөөрөө таны төлөө өргөлийн шин дараа өргөслийн шин дараа хамтдаа залбирая. Товчхон зарлал бол 11 сарын 7-8-9 байна. Бусад руугаас маш сайн дамжуулж өгөөрэй хамт үсээ. Маш сайн дамжуулж өгөөрэй. Халелуя. Лайк шеэр дараагүй лайк шеэр дараарай. Лайк зүрхээ явуулаарай. YouTube сувгийг дагаарай. Маш чухал шүү. Ялангуяа Facebook дээр бичлэг хадгалахаа байсан шүү дээ. Тийм учраас YouTube дээр бүх бичлэгүүд хадгалах хэрэгтэй байна. YouTube сувгийг заавал дагаарай. За хамтдаа залбирах тусаа. Аав танд баярлалаа энэ цагийн төлөө. Таны үг бол эзэн минь бидний зүрх сэтгэлийг цэвэрлж байдаг. Таны үг бол үнэн. Эзэн минь танд баярлалаа. Энэ цагийн төлөө. Өнөөдөр өргөл өргөсөн гар болгоны төлөө залбирч байна. Гэр орон болгоны төлөө залбирч байна. Эзэн минь өргөл өргөсөн гар болгоныг та үнэхээр өрөөгөр эзэн минь. Яг одоо өргөх гэж байгаа. Өргөхөөр эзэн минь. Өргөн гэж амарсан. Одоо эзэн минь өргөх боломжгүй байгаа ч гэсэн ирэх өдрүүдэд өргөх эзэн тэр бүхий л хүмүүсийн дээр та үнэхээр нэгүслээ болгож аваа та тэднийг үнэхээр өрөөж өгөөрэй. Өргөл өргөсөн гар болгоны өргөлийг Есүс Христээр та хүлээн авч эзэн минь та тэдний амьдралыг үр зээлийг өвчнийг эзэн минь та тэдний асуудлыг энэ уулнуудыг нүүлгэж эзэн минь асуудлыг нь шийдэж та тэднийг үнэхээр бас өрөөж өгөөрэй аваа. Аваа та бидний залбирлыг сонссон баярлалаа. Бүх алдарн танд өг Есүс Христтэй. Та алдар шиг таны хүсэл тэнгэрчийн газар дээр бэлэг Есүс Христтэй таны хаанчлал тэлэх болтугай. Танд баярлалаа. Та бидний хэрэглээрэй. Назарын Есүсийн нэрээр. Аамен. Халелуя. За тэгээд хамт байсан баярлалаа. Бусад руугаа дамжуулах амралтугай. За эзэн та бүхнийг эвэх болтугай. Пастор нь Улаанбаатартаа буцаад ирсэн байна. Хаанчлалын төлөө урагшаа эдгээр өдрүүдэд Улаанбаатарт гайхалтай зүйлсүүд болох болно. Facebook хаягийг минь дагаагүй бол дагаарай. Тэгээ Facebook хаягтай маань үргэлж хамт байгаарай. Өдөр болгоны өнөөдрийн түлхүүрийг бичигдэж байгаа проферик тунгаглах үгнүүд тэ эзэс өгдөж байгаа үгнүүдийг би бас дамжуулж байгаа. За тэгээд 11 сарын 7-8-9-нд конференц болно. Найз нөхдөд дагуулад, хайртай хүмүүсээ дагуулад, сүм чуулганы хаханд дүүснийг дагуулад бүгдээрээ ирээрээ гайхалтай цаг болох болно. Шалом, эзэн та бүхнийг эвэх